Амьдралын найз гэдэг итгэл хүндлэл гэдэг хоёр багаан дээр л тогтдог хүмүүсийг хэлнэ шүү дээ. Ерөөсөө итгэл баах тэр хэрхэн бол тэгэл нөхөр шүү дээ. Өдөр тутам бие биенийхээрээ орж гардаг, өдөр тутам цагийг бүртгэж асуудаг тэр зүйл бол эсвэл одоо манай энэ сайхан айрх даадаг шүү гэдэг тийм зүйл бол биш л дээ. Сайн найзыг хайж олно гэж бол байхгүй. Эсвэл найзууд дундаас аль нь сайн бэ гэж шигшнэ гэж байхгүй. Зүгээр л юм мэдрэмж юм билий. Яг ингэ мэдэрдэг, тэгээ итгэдэг. Тэгээ ийм одоо өөрөөр хэлбэл онсон тоглоом шиг юм шиг байна. Ингээл орон зай болгон лууга чөлөөтэй ордог ийм бат бөх ийм холбоо үүсгэж байгаа. Тэр нөгөө сэтгэл зүйн хэлхээсийг л би жинхэнэ нөхөр юм байна л гэж ойлгоод. Одоо таньдаг хүн болгол найз л болчдөг штэ. Өө найзаа андаа хөгшөн гэл яригддаг. Гэтэ би ингээ бодглохлоор зэрэг би нэг олон найзтай бас биш юм шиг байна л да. Хана харамсалтай тэр чин тийм олон бас байхгүй л дээ. Тэгэл амьдралд бол жинхэнэ тулаад босох нөхөр бол нэг хоёр бол байгаа шүү дээ. Миний үг үнгүй хүн байх юм бол би тэр хүнтэй найз байгаа яах юм бэ? Тавилын юм шүү. Миний хувь тавилын юм шиг л шүү дээ. Таарах хэвээр, та хоёр л таарах хэвээр. Та хоёр яг болчих нэг нэгнийхээ чамд давуу тал байна. Тэнд сул тал байна. Тэнд давуу тал байна. Чамд сул тал байна. Энэ ингээд яг ингээ очиод таарах юм байна гэдэг. Тийм одоо агуулгаар нь би бодоод байдаг шүү дээ. Хүрлийн үн цэн юунд байдаг вэ? Цаг хугацаанд л байдаг бах та. Бүтээсэн дурсамжиндаа байдаг бах. $2011 оны 11 сарын 11-нд Монгол коммент гэдэг нэвтрүүлэг анхны хэрэг цацсан. 11 онд одоо нэвтрүүлэг эхлэхэд миний анхны хамтрагч надтай ажиллаад бас нэг 2 жил гар болж байгаа. Тэгээд зуурдаар таалт төгсөөд. Тэгээд 13 оноос би 14 он хүртэл 1 жил завсарлаж байгаа. Тэгээд нөгөө хамтрагч үүд болсон. Тэгээд ерөнхийдөө нөгөө хөдөө гэрлүүгээ очиод аав ээж манж байсан. Тэгээд тэр үед 1 жил орчим завсарлаад тэгээд ТV-с маань буцаад дуудсан. Ирээд ажиллаа хий. Тэгэд одоо чамд одоо ямар нэг нөхцөл тавихгүй. Өөрөө хамтрагчаа сонгооч. Тэгээ ямар хүнтэй нэвтрүүлгээ цааш нь аваад хийх юм бэ? Тэгээд хий. Хүмүүс асууж байна, үзэгчд асуугаад байна. Нэвтрүүлэг чинь жил шахам зогсчлоо. Тэгээ би 14 онд албаны дарга хийж байхад нь пүүжигээ дуудаж уулзаад гуугаад би чинь TV8 телевизийн мэдээний албаны дараагаар ажиллаж ирсэн. Тэгээд зум бас ингээд хөдөө гадаа явчаад нэлээд тийм нэг чөлөө маягтай уртын амралт авсан байсан л та. Тэгээд байжсэн чинь яг 8 сарын 20-доор билгээ залгаал. За өгшөө хизээ эхлэх үү? Юу хизээ эхлэх гэдэг? Коммент хизээ эхлэх вэ? Юу гэсэн үг юм? Хоёулаа хамт эхлэе. Одоо чи ирэх цаг болсон. Тэгээ манай хүн бол одоо шууд тухайн үед нь ямар нэгэн бодох санах юм өгөр өөтийг юу гэх юм. Тэгээ тэр чинь бол 2006 оноос хоошоо 2014 он хүртэл бараг 10-аад жил ажилчид телевизээ орхих болж байгаа шүү дээ. Тэр хамт олноо орхих болж байгаа. Тэгтэл одоо тухайн үед л найзыгаа бас нэлийн тийм ойлгосон юм шиг байна. Мэдэрсэн. Тэгээд энэ үед нь бас нэг нэмэр болъё. Тэгээ надад итгээд санал тавьж байна. Тэгээд дараа нь хожуухан ч гэсэн бас ингээд хүн амтан чи яагаад телевиз рүү хүрээд ирсэн бэ гэхэд бас хэлжлээсэн л да. Бэлгээгээ бодсон юм аа. Одоо би хэрэгтэй болол намайг дуудаж байгаа. Тэгээ энэ үед нь хажууд нь бай гэж шийдвэр гаргасан юм аа. Тэгээ эргэлзэхгүй тухай санал тавихад нь заа гэл ирсэн гэдэг. Тим юм бас ярьж ирсэн. Тэгээ би одоо тэрэнд нь одоо бол амар баярлалтай шүү дээ. Ажиллаа наанцаа нухаа амьдрал зөндөл юм гарна. Ихэнхдээ энийгээ бас ганцаараа гин орхиол явчихна. Энэ амьдралын өнгөрсөн хугацаанд нэг өдөр надад нэг удаа одоо гомдол мэдүүлж үзээгүй. Чи ингээл явчих юм, алга болчих юм, амарлаа л хий, аяллаа л хий, ар гэрлэх юм ингээл одоо би ч бас хүн штэйгээл ингээл хүн бас юм яриул яриа шүү дээ. Тийм юм нэг ч удаа хэлж байгаагүй. Тэгэл би одоо баг дуртай үедээ за миний хүснэг хэд оног ганцаараа сууж байгаараа гэл гараа явчихдаг. Тэгэл маань хүн яг л тех ёстой юм шиг үлддэг. Ар бол өстой баттаадаг. 14 онд би тэгээс санал тавьж одоо найзтайгаа ажиллаа. Дахиад 11 жил болсон шүү тэрнээс хойш. Тэр оронд ч ойлоо бас зөндөөл амьдралын юм наан цааныг үзэж туулаад ингэ явж байна. Хань жил нь бас хэцүү өвчин тусч ертөнцийн мөхсийг үзүүлээд ингэж явсан. Тэгээд ард дааж үлдэн гэдэг бол амт нөхөрлөлийн нэг том шалгуур өгд юм болов уу гэж боддtiin л та.
найз нөхд гэхлээр нэг өдөр шөнөгүй уулзаал эсвэл нэг те одоо нэг хондог юм уугаал өдөр шөнөгүй уулзаал орой өдөшгүй цаг бүртгээл чи хаана юу хийж гин би энд ингэж явж гин гэж ярих байхасаа илүү арын дадаг л зүйлийг чинь найз нөхөрлийн үнцэн гэж байдгийн болов гэж боддоо шүү дээ. Ажил мэргэжлийн хувьд л хүмүүс нөгөө нэг өдөр болгоны шууд бирт ингээд хамт харагдаал байдаг болохоор сайн хамтрагч шүү ч гэдэг юм уу тий. Нэг нэгэндээ байхгүй зан хандлагуудыг нөхөөд ингээд явж байгаа энэ хоёр залуу ч гэдэг юм уу тийм бодол байгаад идэг. Бидэрийн яг хийж байгаа ажил бол төхөрлөж байгаа амьдралын хүчүүхэн хэсэг шүү дээ. Тэгээ би энээс өөр хүнтэй хамтарсан бол би хэн болох вэ гэдгийг ч гэсэн бас боддог байхгүй. Яаж сагж тий. Яаж хөөрч тэ ямар агаар амтан болцсон байхаж бараг төсөөлөхгүй. Бид нар шиг тийм барин тавин ийм сэтгэл одоо ийм онгорхоо улсуудч юм бол ерөөсөө л тийм дээшээ доошоо сэтгэл зүйн мэдрэмжинд бол автхан их амархан. Хоёулаа ам булаацалж ярьдаг хүн бол хэцүүлтэй хоорондоо бараг хэрэлдэх байх л та. Хоёулаа дугуй хүн бол бас хэцүүлтэй тэр нэвтрүүлэг амжилахгүй байх л та. Нэг нь ингэж явдаг. Нөгөөх нь балансыг тааруулж идэг гэж. Бид хоёрыг мэддэг хүмүүс үнэлтийн дүгнэдгийн. Тэрэн дээр юу гэж хэлж өгөх гэхээр би бэлгийн одоо нэг хазаар нь болдог. Зарим үед нь ташуур нь болдог л. Найз нөх гэж би өөрөө боддог л доо. Амьдралд бас олон сайхан найзууд байна. Янз янзын бүлийн одоо ажил, бизнесийн алба, ахуй амьдралын тэр болгоноос бас нэг ийм тулцсан сайн нөхөр бас амьдрал заяа гэдэг бол бас том хувь заяа. Би ийм сайн найзтай. Тэгээ энэ маань байхгүй бол гэд бодохоор бас олон юм дээр бас хөрөө онцгаарл юм билээ. Ер нь давж чадхааргүй байсан их тийм олон даваанд бас араас түлхэж өгч идэг тийм дэм хүч болдог. Тэгээд ерөөсөө энэ яг эргэлзээ байхгүй миний амд юм биш үү гэдгийг бол амьдралын тийм одоо хит хитэн тийм юм дээр би бас харж ирсэн л да. Энд чи ерөөсөө л яг ингээл нөгөө зовлонгийн хамгийн ихэнд байна гэж үг өгдөө шүү дээ. Зовлонгийн хамгийн ихэнд нь байдаг. Одоо бид нэр тэгээ найз нөхдийнхөө дунд ч гэсэн ингээл тоглоом шоглоомор ярьж л байдаг. Зүгээр нь одоо муу ярин тий. Бэлгээ эвгүүдлээ нэг бөөр хэрэгтэй боллоо гэх юм бол яг эргэлзэхгүй сууглал өгөх хүн л дээ. Ёстой юу вэ түүгээрээ гэдэг шиг одоо ч тэгэд баг найз гэхээсээ илүү тэгэд одоо би тэрч баг гэр бүл болж дээ. Тэгэд энэ ч 20 гаруй жил яг л нөгөө үр түрүүндээ тоогоон дотроо хамт бужигнаал энд хүрч байна. Яг одоо бол тэр найзаас бас ингээд олон жил яваарч хальдсан байл шүү дээ. Бүр яг л одоо бүр нэг юм ам бүлийн гишүүний нэг тийм тоонд ороод явдаг л болчихж байгаа юм л да. Бүх юм яг тийм болж байгаа. Эд шуушаа хийн. Би ч бас олуулаа. Тэгтээ за бүжигийн энэ тий хааных нь бах юм ийшээ дотрын тийшээ за ингээд одоо юу гэдэг нь бүр нөх хөргөчөө хүртэл хуваадаг болоод эхлэхэр чинь энэ бол арай нөхрөөс тийм хайлах хэлбэрлүүл орд юм шиг байна. Тэгээ би ийм сайн найз бас хүнд амьдрал бас заяаж идэг бас аз юм даа л гэж боддоо шүү дээ. Бүрвсрэнгийн бүрв жаргал гэдэг залуу дотор бол хүний сэтгэл зүйн торгон нюанс их тийм олон дүр амьдарч идэг. Хизээ алигаа гаргаж ирэх үү гэдгээ бол өстой яг бүр ингээ онж мэднэ. Тэгээ тэргүүрэл одоо их тийм би бас найздаа тийм хандлагуудыг гаргаж чаддсан үгүй бас мэдэхгүй байна. Өөрийн одоо яг миний талаар ярьж байгааг сонсохгүй болохоор. Гэтэ энэ хүн бол яг надад тест хизээ ямар хүн хэрэгтэй байгаа юм бэ гэдэг тэр орон зайд бол яг ингээл. Тест өөрлөхгүй орч ирдээ. Сүм өшөглөөл ороод ирнэ. Би одоо 20 жил ингээд найзлаа явж байхад бид хоёр яг ам үрийгөө элдв янзаараа бие бинийгаа заанталцаж яваад ингэжсэн зүйлээ би юу ч самдаг шүү дээ. Энэ бол нэг талаараа нөгөө хүндлэл итгэл шүү дээ. Итгэдэг л байхгүй. Ямар ч нөхцөлд л итгэж шүү дээ. Яг тулцсан газар чи хиндэ итгэх вэ гэвэл би бүжид л итгэж шүү дээ. Яг тэрнтэй адилхан шүү дээ. Бүжиж гэсэн юм яг бүр асуудал одоо ёстой гол дурсаж байхад ингээд олон үндэсгүй мөчр байхад тэрний нэг нь бэлгийн шүүгээд итгэж зуурж авах алдаа тасалчихгүй байх л юмыг л би итгэлгээд ойлгож байгаа шүү дээ. Би бол одоо боддtiin шүү дээ. Одоо өдний хүртэл явж байхад бас яаж надад хүч болоод байгаа юм бэ гэх ингээд бодохоор баг ингээд хүнд байх бүхнийг л оролцож байгаа. Энд чи айгүй сонирм. Бэлгийн зүгээр л нэг сайн найз нь харагдаад байт.
чи ингээ хүн ингээ аавар тутахаар аа болно гэж. Хүн ингээ ханаараа тутахаар хань болж өгнө. Сайн нөхөр хэрэгтэй бол нөхөр болж өгнө. Энд чинь айгүй сайн шүү дээ. Бүр нэг юм жоохон зэмлэл сонсчоор ах хэрэгтэй үед яг ингээд ах болно. Дайхтар шүү юм. Хүн дотор тийм том үнд зүйл бий болчоор одоо өөр бус нь үндээс өвчүүхэн санагдчих л. Найз гэдэг нэрэнд холбогдсон хүмүүс бол зөндөө л байдаг. Хүмүүс чинь найз нөхөрлөл гэхлээр чинь янз бүрийн л найзууд байна шүү дээ. Одоо бизнесийн танилуд те. Одоо нэг ажил үүс эхлэх болохоор ярьдаг те. За юу вэ нөхшөө? 6 сарын дараа яриад. За юу вэ нөхшөө? Оюунгуудад чамар юу сонь сайхан гал уулздаг тийм найзууд байна. За өдөр болгон бас ингээл нөгөө нэг нүүр тулж уулзахгүй мөртлөө уцсны цаанаас чатны цаанаас байнга л асууж байгаа. За юу байна? Минь дүү миндэ гэр бүл сайн уу сайн гал ингээл ярьж идэг найзууд байна. Тэгээ бид хоёрын нөхөрлөлийн онцлог нь юу вэ гэхээр бид хоёр хамтрагчд гэж. Жилийн 12 сарын бид хоёр 9 сард нь орой болгон комент гэдэг юм тайзан дээр ингээд сууж байгаа юм л та. Амралтын өдрүүдээр салхи санаард гарна, найз нөхдүүдтэйгээ хөзөр мүзөр тоглоно. Тэгээд сүүлийн үед яаж юм гэхээр зэрэг бид хоёр зуны хугацаанд чинь манай хүн чинь нөгөө 1200 300 400 км-ийн цаана очиод зусчдаг. Би чинь хотод ингээд үлдчихдэг. Тэгээ одоо юу яаж юм л та. Сүүлийн 3 жил би Ховд аймгийн Чандан сумд очиж зусч байгаа. Найз дээр очиж. Нэг удаад нь би Говьалтай автобусанд сууцсан. Говьалтай аймгийн нөгөө нэг Хантайшрын ой болж исэн. Тэгээ Хантайшрын ой болж яхад нь би зүгээр Говьалтай нөгөө автобусанд суугаал тэр наадам дээр намайг тосч аваад тэгэл тэр 100 чамдан зусч чинь. Энд чинь олон удаа манайх руу тийг сонин очижсэн. Нэг бүр нөгөө Тонжоо наадамгээ болж исэн. Тэр зэргийн одоо баруун шил гэдэг юм аа тэр мөстийн нутг руу болж исэн. Тэг би ямар ч төсөөлөлгүй гэж чи ганцаараа машин уунаа тавих гээд ирсэн байсан. Тэгээд нөгөө скайтллийн уцтай сүлжээ барихгүй. Тэгээ наадам болж байгаа газрыг хайж авч байгаа нүүтгэнөөсөө өнгөрөөд энэ одоо замд уурхаа байд юм байх та гэдэг тэр их тийм тоостой наадам болж исэн байхгүй. Тэгээ өнгөрж явж байгаа замд хүн таарахаар нь ийм наадам хаана болж ийн гэдгсэн чинь үчи өнгөрцөн байна гэж буцаа заагаад тэгээ тэр наадмыг ингээ бүтэн 3 тойрж байгаа тэгээ намайг олоо хүрээдэрсэн. Машинтайгаа тойрол яваадс гэсэн. Ингээл хайгаал хараал хүмүүсээс асуугаал тэгээ би юусоо олдохгүйсэн. Тэгсэн чинь тэр хойхон зах тухын нэг гэр дээр л баахан хүмүүс бужигнаад байна. Энд одоо юу болж байгаа юм болоо гэсэн чинь тийм бооцоотой тоглож моглоо тэгжсэн. За энд манай хүн байгаа даа гэдэг. Тэгээ бас яг ингээд хүмүүстэй хүзэр мүзэр тоглолцсон гэр дотор сууж ирсэн чинь шууд хаалган гол ороод ирсэн. Хүмүүс сайн байцгаана уу гэсэн. Юу хийж явж байгаа юм чи? Өвгөн хүрээтэрлээ. Хайж яаж байгаад оллоо. Тэгээ ороод ирсэн. Энд чинь тэгээ 100 болгоо ирд. Очихлоор зүгээр эрхлүүлдэг байхгүй. Хөл газар хүрэхгүй гэдэг шиг те. Нөгөө ийш тийш навж явж байгаа юм л юм нутаг усаа өсвүүлж байгаа юм. Хоол ундаар дайлж байгаа юм. За тэгээд за хөгшөнд буцлаа хот руу гэхлээр зэрэг. Замдаа хоол идэрээ. Хөнгө өгч байгаа шүү дээ. Би одоо нэг хов осон төрөвчтэй ч юм уу те. Эсвэл тэгж одоо юу гэдэг юм бэ? Тэгээд машинтай очсон байх юм бол бензин гээгээд. Тэгээ явах нэг хонь малны бах боогод өгчнө. Гэхдээ ингэж эрхлэн гэдэг бол их л гоё л доо. Тэгээ би олон найз нартай хэлж байгаа юм л да. Гуруулаа дөрүүлээ, бөөнөөрөө гэр бүлээ аваа, бэлгээ дээр очиё. Цаад чинь нууран дээр гэр бариад өгч гэж ингэчээ тэгчээ гэж. 1100 км л бол зориглож хөдөлдөг хүн олдохгүй юм бил. За би бол зүгээр автобусанд суугаад чамаагүй явчихдаг л болохоор зэрэг. Эндээс л одоо яг тэр нөгөө нэг нөхөрлөлийнхөө одоо нөхөрлөлтөө зүтгэж байгаа нөхөрлөлөө үнэлж байгаа үнэлэмж гэдэг ч юм уу тэр зүйлүүд нь харагдах байх л та. Одоо ингээд манайх нөгөө миний төрсэн сум ойтой. Тэгэл нөгөө 100 жилийн ой гэл яг нэг юм өөрийнх нь төрсэн сумын ой болох гэдэг юм шиг л зүг пижгнэл өдөр болгон надтай л одоо манай сумын ой яриад урлаг нь яаж байгаа, спорт нь яаж байгаа, юу хийх гэж байна, яаж гоё болох гэж байна гэл юусэн. Нэг ийм хандлага байт юм аа. Ерөөсөө бэлгийн гэсэн бүх юмд л яг тийм өөр юмсэг. Сэтгэлээ тулгадаг. Энэ миний найз их гэж бодвол яг минийх гэдэг тийм агуулгатай. Би ч гэсэн бас яг найзтай бас тийм хэмжээнд байх юмсан гэл
Ингээл хичээгээл би биенээ мөрлөж тушээл тэгэл одоо 20 хэдэн жил явж байна да. Тэгээ би зүгээр нэг зүйлийг л хэлэх гээд. Өнөөдрийн пүүжээ өнөөдөр одоо гэр бүл зохиогоод дөрөвдөө болоо явж байгаа пүүжийг бэлгээ бий болгосон байхгүй. 2014 онд ТV-с намайг Монгол комент хөтлөё гэж дуудахад би хурж ирээд эндээс ханиа болж авсан байхгүй. Амьдралынхаа ханиаг олж аваад өнөөдөр ад жаргалтай гэр бүл бий болгоод тэгээд нэг 2 идэхгүй хоосон онохгүй ингээл амьдарч байгааг чинь нэг том нөхцөл нь л энэ болж байна л да. Тэр хүний бүтээсэн нь би гэж бол санал нийлэхгүй. Би юу гэсэн үг вэ? Энэ хүн чинь за манай ахмадууд бол маш сайн мэднэ. Продюсерын продюсер гэж Монгол улсын соёлын гавь цогцолтын төрийн шагналтай тийм яруу найрагч зохиолч хүн байсан. Тэр үеийн хүсчүүд бол бүгдээрээ мэддэг. Одоо сүрэн жуугаач гэдэг юм эднэрт ингээ ойрхон Монголын зохиолчдын эвлэгдэг эд мандж явах үед нөгөө тулгын чулууг нь үргэлж босголцож байсан тийм хүмүүсийн олон гоё дууны хөвтэй, олон гоё богино өгүүлэлт зохиолуудтай тийм хүн. Тэгээ тэр хүний ген удамшууд тэр хүний ганц хүү. За яг уу маа бүжигийн мань бас их багхан байхад нь унчихсан. Тэгээд тийм том потенциалыг тээж төрсэн хүнийг бий бүтээнэ гэж боломжгүй шүү дээ. Зүгээр л одоо хэлэх гэсэн санааг нь би бол гэхдээ ойлгож байна. Нийт нөгөө хамт нэвтрүүлэх хөтлөх боломжинд надтай хамт эхлээд тэгээд бас нөгөө хэлэх гээд байгаа өнөөдрийн намайг бүтээсэн гэдэг нь юу юм гэхээр зэрэг би ТV 8-д байхад нь дуудаж ТV-с рүү дуудаж аваад гол нь бол маа бүжи эндээс нөгөө амьдралтайгаа золгосон. Хантайгаа танилцсан. ТV-наас ТV-с төрчээж манай мэдээний хөтлөгч Золцээ гэж эмэгтэй манай бүжиг ихнэр. Тэгээд энэ хоёр маань өнгөрсөн жил байна уу? 2 жилийн өмнөхөө одонгаа авсан. Тэгээд алдарт хийхээ одон авсан. Тэгээд трийг ер нь хилдэг байнга. Тэгээд миний найз дуудаад ажил хамтрал явах вэ? Тэгээд миний амьдралын хантай уулзсан. Би ийм хүүхдүүдийн одоо эцэг болох ингээд гоё боломж энэ бол одоо ёстой намайг шинээр бүтээсэн шүү гэж хэлээд байдаг. Түүнээс бол пүүжиг би бүтээчихнэ гэж баг. Мундаг хүний хүүхэд штэ. Удам мөнгөний бол би шүү. Даанч даруухан би энэ хүний хүүхэд гэж юус хаач тэгж хэлж явдггүй. Би зүгээр л таарсан хүмүүстэй ингээд жоохон наан цаан доош нош нэг хийгээд байхаар нь хэлдэв. Ийм доо мэдгүй та нарыг аялж өгдөг байхгүй. Цаастай гудаамж гамтэг шиг цааж гэдэг нөө сараагаа байдیں۔ Шинэ жилийн орой болгоо явдаг. Одоо шинэ жилдээ он солигдох мөчүүдэд байнга явждаг. За пүүжээ би тэр нэг аавынхан талаар ярьж байсан. Хамгийн сүүл бичсэн дуу нь болохоор нөө миний ээж тэмээчин гэдэг. Тийм тэмээчин одоо эмэгтэй өөрөө бас ганц хүн юм лээ. Тэр маа пүүжигээ аав бүрсрэнгүй гэж хүн. Ээжтэй зориулж бичсэн дууг нь одоо нөө voice отгоо гэдэг гавьяат болсон. Отгон жаргал тэр дуулсан юм билээ. Тэгээ тэрнээс ч өмнө өстө зөндөө байт юм уу? Одоо би зарим нь санахгүй. Тэр нөгөө юм баг артын дуу шиг дуунууд байгаа шүү дээ. Зөндөө байт. Нөгөө алган дээр бөмбөрүүлсэ гэдэг одоо манай хөдөөгөр бол айлын найр болгон дээр ингээ хавтгаа байж байгаа юм. Пүржүүийн продюсер гэж хүн тийм дуунуудыг бичижсэн. Зүгээр зөндөө өөрөө ч тийм даруухан амьдрсгүй юм бэл. Одоо энэ хүүхэд нь яг тийм шүү дээ. Үнэхээр даруухан шүү. Тэгээ тэр дотор ямар их ухаан, ямар их потенциалыг тээж авдаг гайхамшигт. Та нарын хипхопын эд мандж исэн хамтлагуудын хичнээн олон гам дуунуудыг манай бүжиг бичсэн гэж бодож байна. ТV 8 дахь хамгийн сүүлд бол наа чин хөшиг гэдэг нэвтрүүлэг гэдэг байсан. Шүн явдаг одоо нөгөө бие хөндлөлт нэг амар гарч исэн үед шүү дээ. Шагийн арх марх гэдэг ингээл нэг эд үе дээр эн чин хөшиг гэдэг нэвтрүүлэг явдаг хийдэг тийм сурвалжлагч байхдаа хамгийн сүүлд бичсэн дуу нь бол тэр шүү хөшиг гэдэг дуу. Айстоп дууллуу дижиталт боллоо. Нөө хөшиг нээ цаана юу болдгийг хүмүүс мэдхгүй гэд ингээд тэрийг өөрөө бичиж цацж ийсэн тийм олон бит тийм. Тэрэн дээр нэрээ гарахгүй байх үст. Зөвхөн П үсгэл тавьчихж байгаа үст. 2 П үсэг тавьчихж байгаа үст. Ийм даруух юм аа наач. Тэргүүр нь би бол жоохон өнгөрмөр байт юм. Манай хүн болохоор тэрнээс одоо ичдэг юм шиг ингээд доошоо орж яваад идэх тийм хандлагатай.
Би тийм супер дуунуудтай байсан мантацсан зүгээр. Би бол бэлгийг сайн хамтрагчаас гадна, сайн андаас гадна сайн аав гэж бас боддог, үнэлдэг. Хүүгийнхэн төлөө бүхнийг л тавь шүү дээ. Одоо бид хоёр коммент хараад бэлгийн хамгийн түрүүнд нэг л үнээр төгрөгөө залгах байхгүй. 18 19 цагт нэвтрүүлэг дуслаа, уцаа авлаа. За миний хүү хаана явчих. Яг ийм л юм байна. За аав нь очиод авъя чи дулаан газар ороод бишээ, сүүгээд ороод бишээ. Дулаах өдөр бол заавынхаа ажил руу дөхөөрөө төгжрлэгтэй шүү. Ерөөс ажил дуусаад нэг л залгадаг юм. Тэгэл одоо хүүгийнхээ үгэнд орно гэж айхтар штэ. Батук нэг үг хэлэхэд бол Батук үгнээс зөрнөөл гэж байхгүй. Бас нэг зүйл баг. Билгүй бол одоо мондөг ах хүн шүү. 7 хүүхдтэй айлын хөвгүүдхэн том. Дээр нэгчтэй. Доороо ингээд он дараалаад төрсөн 6 доороо дүүтэй. Билгээ дүүнэртэй нэг зүйлийг хэлэхэд дүүнэр нь заахаа л гэдэг. Энэ бол тэр олон дүүг өдий зэрэгтэй чирээж явж байгаа өдий зэрэгт хүргэсэн ахын зангаг гэх юм уу. Билгээ хоёр ТV8 данх ороод байж хад та нар одоо билгийг одоо яг энэ амьдралыг өөрөө л босгосон гэж бодлоод үзэлтэй. Би хотод төрж өссөн. Тэгэхэд билгээ Ховд аймгийн Чамдан сумаас Монгол Улсын их сургуулийн сэтгүүл зүйн оюутан болоод ирж байгаа. Яармагт айлын яшин дотор зуны амбарт би зөндөө очижсэн тийч. Тэр дундаас өнөөдрийн одоо олонний танил Батөлөг босч ирсэн байхгүй. Тэгээ 2 3 дахь курсын оюутан байж хат нь хамгийн бага дүүн одоо хөгжим бүжгийн коллежид дөнгөж сурагч болоод ирж ирсэн шүү дээ. Зүгээр 1 2 дугаар ангийн хүүхдийг аав ээж нь ах дээр очиод явуулсан. Тэгэл тэр хүүхд чирсээр бол өнөөдөр Монгол улсын морин өрийн чолгот маш өндөр амжилт үзүүлэл хамгийн одоо шилдэг уран бүтээлч нь болоод явж байна. Тэр их уур гэдэг юугаарч улсын аврахаар 2 дор бол олон улсын тэмцээнд одоо ингээл олон улсад Монголын урлагийг сурталчлахад урдаа барьдаг. За тэгэл одоо сарвал гэдэг дүүн байна. Хөөмич. Одоо бас нэг дүүн багий гэдэг дүүн байна. Фитнесийн багш. Сумын зан. За заяа гэдэг дүүн байна. За Монгол экологийн цагдаагийн албанд ажиллаж ирсэн. За одоо ингээд боловсролын салбарт хувийн сургууль үүсгэн байгуулалт ингээд явж байна гэдэг. Энэ дундаас нэгэн ч халтарч буруу зам руу гараагүй, нэгэн ч одоо юу гэдэг чинь ахихын чихийг халууцуулаагүй байхгүй. Тэгэхээр тэр халуун чихнээс натгаад өдий зэрэгт наваач чинь гэдэг чинь манай билгийн маш том сэтгэл юм да. Энэ 7 хоногийн Монгол коммент нэвтрүүлэг ингээд дуусч байгаа. Амралтын өдрүүдэд тухтаа өнгөрүүлцгээгээрэй. Эх 7 хоногийн даваа гарагт. Эндрээс эргэж уулзъя. Хүрээгээл. За. Монгол комментэд нэгдэцгээе. Бид хоёрыг ингээд энэчнээс нэг хүн командлаад өрөө өгдөг гэж боддгийм шиг хүмүүс тий. За 3 2 1 за хэлээрэй гэж. Мэдрэмжээрээ л тэгээд нишж байгаа шүү дээ. Одоо энд юм ярих уу шууд явах уу? За ярий. Би бол яг үндэ нэг айхтар ганцаараа сууж байгааг болохоор мэдэхгүй. Энэ л чаваас тэгэл ганцаараа л байчихдээ шүү дээ. Энэ тэр ганцаараа суухыг энэ л мэдэх байх. Яагаад би ганцаараа ингэ хаяа гэж юм. Гүй нөгөө үзэгч яагаад гэдэг вэ? Загнаад байхгүй. Тэг пүүжигээ яриулаа чи. Пүүжигээрээ сэтгэл мэтгэлийг уншуулаач. Пүүжигээ яриулахгүй чи л бүр ингээл яриад байх ингээд би найздаа сайн дээ биш би чи амар дургуул явж байгаа юм л та. Энийгээ үлдээгээл заа нэг хэсэг ингээд нэг ганцаараа ярихдаг. Тэгээд баг нэг жилийн нормыг нэг 2 3 сарын нормыг нь яриулж өгчөөд тэгээд ирээд дахиад нэг 2 3 сар. Яг тийм сэтгэлийг бас маш олон уншиж ирсэн юм байна. Зөндөө. Комментийн уншуулаач, яриулаач, яагаад цараа яриад байгаа юм бэ гэж. Хамтдаа сууж байхдаа ярих боломжийг яагаад олгохгүй юм бэ? Үгүй тэр яриулахгүй энэ өөрөө ярьдгүй шүү дээ. Яр гэдэг. Би нэг амын дараа суудсан юм шиг хүн ингээд ороод ярина үсттэй. Би ямар тэрийг чи байж гэж юусэн нэг ч удаа хэлдэггүй шүү дээ. Хоёулаа ам булаацалтаж ярих ч бас муухай л да.
хүмүүст муухай л харагдах. Би бол тэгээд ёс зүйн талаасаа бодоод чимээгөө суудаг л. За би ёс зүйн байгаад байгаа. За Монгол комент нэвтрүүлгээ битээр хамт хөдөлж эхлээд 11 жил болж байна. Гэхдээ манай нэг жилээр нь тооцсон байд шүү. Энэ манай энэ л Тийм тооцсон байд. тэдэн дугаар, тэдэн захидлгээл чи бүгдийг л тооцсон байж. Тэр чин бүр 3000 дугаар бол нэлээд. Тэр чин гэхдээ бүр нийтдээ шүү. Тэгээ битээр нэг жилд нэг за дунджаар нэг 200 Би ч одоо тоондоо муу байсан тооны машин л барьж штэ. Тэгээд 220 орчим дугаар яваад исэн байна. жилдээ юу? Тийм. Жилдээ 220 дугаар. Тэгэхээр 11 жил гэхээр битээр чин нийлээд бас нэг 2000 гаруй дугаар. Шууд эфирт бол тэгэл юмнууд гарна шүү дээ. Тэрийг нэг айхтар алдаач гэж энэ бодох нь шин. Чиний товчнуудын нэг асуудал болсон. Энэ товчныг асуудалтай. Тэрнээс хойш огцом тураа шүү дээ. Ямар асуудал гэсэн лээ. Чи бүдэ тэрийг нэг муухай хүн чанар их муутай. Ярьчих л та. Ярихлаар бүр Ярил ярэ. Би чиний нөгөөдхийг зөрүүлээл ярьчихна. нөгөөтх байгаа л юм. Байлгүй яах юм? Чамд хоёр ч нөгөөдх байгаа. Ярил яахгүй ч. Эх ээ. Одоо манай энэ юу шууд нэвтрүүлгийн юу орох гэж байгаа шүү. Дахин Тийм ээ, тохионыг хэлүүлж харах юм. За. За бацно. Энэ өөрөө ярих юм уу? товчны л нэг асуудал байсан юм уу? Товчны асуудал юм. Санамсаргүй би сэтгэл уншчихсан. Тэр сэтгэл дээр бэлгийн товчин санаа зовсон хүний сэтгэл байсан юм уу? Их соёлтойгоор тайлбарлаж өглөө. Баярлалаа. Товчныхаа яруу шүү. Тэр чи яг тэр ширээн дээр тэр товчтой цогцтойгоо л уулын гоё байсан л та одоо ч тэгээд Энэ бас дараагийн давуу тал нь ерөөсөө яг үлдэх юмыг үлдээх газарт нь яг үлдээдэг. яг тэр цагт нь л тэр объект дээр нь ярьсан болох гоё байсан. Одоо битэр чинь сая тооцож үтсэн бас л 2200 орчим дугаар хамт суудсан байж. Тэгэхээр чинь тэр хооронд чинь ер нь бол телевизийн нэг 200 дугаарт бол өчнөл юм болж шүү. Тэгэхээр чи 2200 дугаарт бол зөндөл юм болчлаа л да. Тэгэл өнөөдөр болсон юм да энийгэл маргааш нь мартаал. Одоо хамгийн орчиж байгаа юм. анх одоо 2014 онд комит хамт хөтлөө гэдэг саналыг аваад тэгээд хурж ирээд хамгийн анхны дугаар дээр би чинь ингээ костюм хүмүүсээ орж ирсэн байхгүй. Цаг ингээ багш. Тэгсэн чинь энэ бэлгийн хэлж ингээ эфир орсон байгаа шүү дээ. Шууд эфир явж байгаа. За ингээ би өнөөдөр манай энэ чинь их юм ёс суртахуунтай үндэ юм костюм өмссөн. Тэгээд тэрнээс хойш тэгээд нэг ч удаа костюм өмсөөгүйтэй дахиад. Шууд эфир дээр чинь тэгэл одоо би бинийгаа илдээ янзаар ингээ өгөөдөх юмнууд чинь зөндөл байгаа л та. Яг тэр хамгийн анхны тэр өгөөдөлт бол дахиж одоо тийм төрлийн хувцас өмсөж комментэд орох. Би ингэдэг байхгүй. Одоо нөгөө нэвтрүүлэг хөтлөж байхдаа энийг ингээл явуулаад идэх байхгүй. Зүгээр ингээл тэр чин одоо шууд эфир чин бодол болгоно тэгж 100% хянагдах бас боломжгүй шүү дээ. Тэгээ янз янзын одоо нөгөө холбогдох сэдв мэдвүүдээр ингээл энийг ингээл хажууд байж байгаа ганц ханиал одоо юм дээр авчираа наана үстэй хүн чинь. Тэгэхээр манай үзэгчд ингээ буруу ойлгоод авчих чинь. Энэ нэг юм айгуу сагсуу тэгэл өнөөх нэг юм ядарсан юм а дандаа дээрлэх ингээл энэ нь одоо яаж ч ядарчаад би хүн яаж задарчаад байгаа. Байнга ерөөс мөнхийн тим комент өрнөдөг. Харж байгаа л нэг хамгийн ядарснаар бэлгээ байнга дээрлэх юм тэр. Дандаа тэгдэж шин. Энд чинь яг нэг амьдрал дээр бол бас асар задарсан хүн шүү дээ. Намайг бол үнэн л байнгын загнах маягтай тийм байдаг хүн шүү. Тэгээ хүмүүс харахаар л тэгдэй. Бэлгээ нэг юм муудаад ирлэх үү гээл. Энэ нь одоо юу яаж муудаж чадах вэ? Тэр нөгөө ярьж байгаа угаасаа нөгөө шууд эфир дээр чинь ингээл хилэгдэж байгаа байхгүй. Ингээл юм сэтгүүд орж ирэл. Чиний хөмсгөөс ингэж байгаа чи амар харагдав юм шүү. Чи одоо зүгээр ярихлаар зүгээр л идэв юм шүү. Комментэд орохлоор л хөмсгөөс ингэж шүү. Ингээд солиод өөрөө ингээд дандаа тэнэг юм. Бас нэг одоо би чи ингээд шууд нэвтрүүлгийн үеэр ингээд сэтгэл дээр ингээд мэддэг юм хариулж бас тэтгэвэр яасан бэ гингүүт одоо мэдгүй одоо тэрийг одоо их амгалан сайд ингэсэн тэгсэн гэж зарим хүмүүст хариулаад бичиж байгаа байхгүй. Тэгэл эн чи яриад суужснаа. Чи энэ талаар юу гэж бодож байна гэл надаас ингээд би яг юу ярьж ирсэн мэдэхгүй. Аа чиний бодож байгааг л бодож байна. Тий. Тэр чинь хамгийн зөв хариулт өгсөн. Гэхдээ хоёулаа хамт нэвтрүүлэг хөтлөж байгаа юм байна үстэй. Нэг нь ярьж байгаа чиний бодож байгааг л бодож байна. Би бүр амар сонирн болдсон шүү дээ.
Гэхдээ одоо ингээд үгүй энэ тэтгэврийн зээлмэл ахмадуудаас ийм санал ирээд байна. Тийм салбарын сайд нь ингэж хариулж мариулсан байна. Би бол уг нь бас тэр талд нь надад бас тийг санагдаад хэ чи юу гэж бодож байна гэдэг ингээд л өмнөөс харж ирсэн юу ч бодохгүй чиний бодож байгааг л бодож байна. Энэ яг юу гэж байг тэгдэж штэ. Байнг гэж шүү. Пүүж өгсөн чи энэ дээр яг ямар саналтай байна гэдэг ингээд л чамтай адилхан саналтай байна уу? Би бүр саналаа хилээчгүй багт би надтай санал нь адилхан болчихсон штэ. Сонин гараа яж. Яг сэтгэл уншиж хахад аймаг сэтгэлтэй холбоогүй гэдэг яг тааштай холбоотойгоор хамгийн их болдог сэтгэл юу гэдэг вэ? Сэтгэлээ уншаач ээ. Баллаа гэрэл. Нэрээ тэгдэг юм тий. Тэр хамаатай эхлэж тэр л байгаа шүү дээ. Билгүй одоо болооч. Ихэнх нь тийм тий. Пүүжиг яриулаач. Энэ ярихгүй бас би яах вэ? Пүүжиг яриулаач. Тэгээ одоо сэтгэлээ уншаач. Тэр хоёр л хэрэг юм шүү. Яг хүн болгон одоо нэг зурагт үзэж байгаа, лайв үзэж байгаа гэл маш олон хүн л үзэж байгаа хэл та тэгэл яг хүн болгон өөр өөрснийхөө л нөгөө асуудлыг чинь хариул өсгөх гэж аваад бичээд идэг болохоор тэр нь жоохон бас бит хоёрлоо чиглэсэн болол хоёрчдаг л да. Одоо юу гэдэг чинь Баттулга дөрөг нурын орд гайл нэг юм ярингууд л та хоёр Баттулгын одоо үзэн ядагчд байгаа юм те. Батлагын эсрэг ухаан хотгийн одоо MCS-ийн тороолууд мороолууд тэгэл. За нэг өдөр Баттулга одоо ингэж яа тэгж яхихлээр л та хоёр одоо Батлагыг долоодог болчлоо гээл. Тийм юм их бүр тоохоож байж тий. Хийж байгаа ажилтай холбоотойгоор нийгмээс ирэх реакшн гэдэг чинь янз янзын төвснөөс өөр өөрөөр ирнэ шүү дээ. Тэгэд мөнхийн зөвтгөл одоо мөнхийн дэмжлэг бүр найдвартай нөгөө одоо сагсан мөгийн баг гэж үзэх юм бол нөгөө галцсан улаан фанат гэдэг энэ ангиллыг тодорхойлж хэлэх юм бол би манай нэвтрүүлгийг үздэг үзэгчдийн ахмад тасныхан байна. Хизээж битэрийг нөхцөл зөвтгөн энэ тэнгээр нь хөдөө гадаа явж байгаа ч гэсэн ахмадуудтай уулзах уулзалт бол хамгийн гоё уулзалт байдаг. Ерөөсөө амар баян хүмүүс гэдгийг мэдрүүлдэг хүмүүс бол ахмадууд бит. Яагаад тэгэхээр битэрийн яг одоо бол төрүүлсэн аав ээж хоёлаа халуун. Хоёр ээж хоёр аав хоёлаа бурхан руу явсан. Тэгтээ битэр бол Монгол орны альц сум суурин хөдөө арслагдсан ямар ч бүст очиход миний хүү гэдэг үгийг бол ерөөсөө хангалттай сонсдог. Тэгээ энэ бас нүмүү аав ээж нарын минь үлдээс хөрөнгө нөгөө дундрахгүй дуусахгүй баялаг юм байна гэж ингэж ойлгодог. Тэрийг нь бэлгээ бүүжээ гэж харьцах хандлага бол маш бага шүү дээ. Хамдууд бол дандаа л манай хоёр хүү ирлээ. Нөгөө хоёр хүү явж байна. Та жинхэнэ миний хүүхдүүд байхгүй юу гэж ингэж тэр их гоё байдсан шүү дээ. Тэгэл яг нөгөө өөрийнхөө өөр хүүхдийг дайлж цайлж байгаа юм шиг тэгж хандна чинь сонин юм зөндөө болж шүү дээ. Бүр ямар ч танихгүй юм ээ. Харуул цагаа дээр явуулсан байна. Бүр хоньны голооц хөтлөе явуулсан шүү дээ. Намар ичнэр. Сайхан хуваагаад аваарай гэдэг. Тэр чи хайр байгаа шүү дээ. Ховд аймаг Чандман суманд баруун хүсийн даншиг болоод тэгээ би бэлгийн очиод хамраад даншигтай юм чинь би дээлээ аваад очсон. Тэгээ дээл өмсөд стадион руу орсон чинь нэг хосоор нөгөө иш үсгтэй өглөсөн л дээ. Тэрийг ч зөндөө сонсд юм уу? Нөгөө хоёр чи хосоор явж штэ. Хилдэгтэй. Тэгээ эн чинь нөгөө яг ахмадуудын гэрмикс гэдэг шиг хүмүүсийн харц юу н бэлгээ дээр л байдаг л та. Тэгээ хамт зогсчингод хурж ирэл зураг авахгүй ч гээл. За тэгээ гээл эн чинь тэгэнгүүт нөгөө хүн над руу орсноо. Зураг аваад өгөөч гэ. Яг хамгийн ойрхон зогсож байгаа би байгаа юм чинь тэгэл уул нь хамт зогсож байгаа байхгүй би ойрхон зогсож байгаа би байгаа юм чинь. Зураг аваад өгөөч гэ. Одоо тэгэхээр болцоо чи их үед л гэсэн. Ер нь гэхдээ тэр хүний арчааны л асуудал шүү дээ. Өөр юу юм чи. Одоо ер нь их болцсон. Одоо энийг амар өмөрт болцсон. Би ингээл энэ тийм ингээл тоглоом шоглоомор ингээл жоохон цааш тулан готл. Фүүст. Барьж идэх гэж юм шин.
Тэр хамаагүй харин хүмүүс яг ингэж бодоод идэх байхгүй болоорой амар муухай хааштай муухай ширүүн хүн энийгээс байнга цаг бараг ер нь хүмүүсийн зүгээр гадаад харж байгаа хандлагаар бол олон ч хүнээс сонссондоо би ингээ хөдөө орон нутгаар ч гэсэн дагуулад би тэр чинь аялал замаар явж байгаа ч гэсэн одоо өдөрт бол 2-3 цаг энийгээ загнадаг тэгээд 7 хоногт 2-3 удаа бараг зоддог байх гэнг бодож мэдвэ гэж яа гараад тэгээд Өдөрт хэдэн удаа нэг уцаар явах вэ? оо тийш амар зуурал даа тийм ч юм баг ямар бид одоо юу гэсэн асуудал шүү дээ. бэлгээ ТV-ст ажиллаад би ТV8-д ажиллаад ч юм уу те эсвэл бэлгээ хэвлэлд ажиллаад би хуульчаар ажиллаад ч юм уу гэхдээ нэг нутаг уснаас гаралтай ч юм уу те тийм найзууд биш өдөр тутам яг нэг ширээн дээр ингээд орой болгон тогтмол цагт хамт сууж идэг өдөр болго уулзж идэг хүмүүс учраас одоо би бид нар одоо юм гэдэг чинь сайхан амарсан уу юу чинь цайгаа ууж байгаа юм гээ тийм гээд төсөөлөд ах шиг юм дээ. Ямар тийм байхгүй. ямар хаал хийсэн бэ? Солиот юм гээ. Шал болоо чи. Юу энийг одоо юу гэж би тэгээд залгаад ах юм. Харьсан уу? Бодгоочтой харьсан уу? Орой болчихоо. Орой энэ тоглож уучаа салахтаа яг нэг нэг залгадаг тий. Мууч их суушиг тоглоол яг салахтаа хүмүүс ингээл бутраад явна найзууд. Тэнгүүтэл яг хоёлаа ястаа яг нэг л луг залгадаг байхгүй. Одоо ганц л асуулт өгдөө шүү дээ. Өвгөн чи яасан бэ? Амиа барьсан уу? Өөрөөр нь өдөрт ярьд юм уу? Амиа барьсан уу? Яг өнөөдөр бэлгийн надруу зайлгсан л да. Нөгөө UB-ний ярьцлага ирж авах гэж байгаа юм байна. Гүшин хөрөө дээр шиг яс хөрөө дээр хоёлаа нэг гэрхэн дуусгая гэд. Тэгж ирсэн. За иймгүй ярих бол зөвөр гарна л та. Дайректаар суух 10 хэдэн жил та болсон. Хүсний нэг. Чухал юм ирж байгаа чи солиод маш. Яа нэг нуугдаад угаад байгаа юм ганцаараа сүлүүд. Би л энтэйс хамт ярих болгүй 10 хэдэн жил болж байна. Хэвээ түн мэдэндээ найз нөхдүүд энэ төр бүгдээрээ л мэдэх хэлэх баг. Тэр чи яг нүүр нүрээ харж агаад уужсан тохиолдол юу баг шүү дээ. Дандаа л нэг нэгээ очиж жолооч нь л хийжсэн болохоос шүү. Нэг нэг явах тэ би л очны нэг авдаг. Одоо тэгээд яг бодгоор болроо шүү дээ. Нэг амар тийм чөлөөт цаг маг тэрэнд зориулж гаргаж маргаж байгаа тийм алгалах. Ер нь бол найзлч нөхрлөөл энэ олон жил явж байгаа. Тэгтэл нөгөө ард өөр өөрсдийн үрж чирж явж байгаа нөгөө амьдралууд бас босч штэ. Манай энэ ч бас одоо хүүхдүүд нь одоо бидний баг чинь нэг ч одоо 2 дугаар анги те. Цэцгийн чинь 3 дугаар анги. Тэгээд тийм яг багангийн 2 баг байна. Тэгээ эхнэр нь манай хүний чинь гэр бүлийн хүн чинь бас телевизийн салбарын хүн. Тэгэл телевизийн салбар, хэвлэлийн салбар ямар байдаг вүлээ гэж одоо бүгдээрээ мэдэн шүү дээ. Тэгээд бас л нэг юм цаггүй ээлжинд ингээл оройн эфир цуугаал нэг нь эрт тарахаар бол хүүхдүүдэд зохицуулна, нөгөөх нь оройтх бол ингээл хоол ундгээл ингээл юмудаа бижигнүүлээл ер нь бол ихэнхдээ тараал гэрлүүгээл ботож байгаа. Тэгээд нэг юм ээлж хөвтөйхэн зүрх өдрүүдэд нэг 7 хоногт нэг 2-3 удаа бол нэг хоёлаа ямар ч бас нэг оройныхоо хоол хамт идээд нэг жоохон инээлдээд жоохон хүзэр мүзэр тоглолоо нэг тиймэрхүү л байгаа юм. Нэг зорьсон чөлөөцөг гаргаал өөрсдөө хөгжүүлээл энэ төр тийм юм яг нэндээ алгаалга. Нэрэ тэгтээсээ сони. Яг ингэж өдөртнийхээ ажил амьдралд ингээл ороод эргэлдээл явчаараа цаана бас энэ нөгөө найзалсан нөхөрлсөн утга учир тэрний үнцэн тэгээ тэрнийхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага ч гэсэн байдсан байна гэдгийг танаа нэвтрүүлэгт орж ээж бас ойлгож авч байна. Бас найзалж нөхөрлөнө гэдэг чинь нэг нэгнийхээ өмнө бас хүлээдэг үүрэг хариуцлагатай. Тэгээ би түрүү тэгтээ хэлсэн юм аа. Тэгээд эрийгээ дахиад хэлье. Найз нь бас ийм сайн найзтай. Тэгээд тулсан үед нурахгүй баг нь байж одоо найзтай дутуу болгоныг нөхөж тэ хальсан болгоныг дундалж бас нөгөө хазааргүй хөөрж явахад одоо цулбуур болж татаж тэгээ нөгөө унтарж унж явж байхад ташуур өгж урам нэмдэг амттай байдаг бүх зан чанараас найз нь аль чадах чинээрээ суралцгаж хичээдэг. Тэгээд олон зүйлийг бас сурж байгаа. Найзтай баярлалаа гэж хэлье да. Баярлалаа шүү. Хайртай шүү. За баярлалаа.
Би ч гэсэн одоо миний өнөөдрийн амьдарч байгаа гэр бүл зохиогоод амьдарч байгаа өр хүүхэдтэй болоод өнөөдрийн нэвтрүүлгийг хөтлөөд за тэгээд бэлгийн хамт зураг авахгүй ч гэсэн хажуунаас нь бас зургийг авч өгөөд явж байгаа энэ зөвхөн одоо амжилт бүтээл хиймэн оршил эхлэл өрнөл бүгднийг одоо бий болгож өгч байгаа. Би ч одоо үг хэлэх талдаа жоохон таарахын. Тэгээ манай хүн ч бас өөрөө хэлдэгтэй чи надаас жоохон суралцал та. Асуудлаас хурдан гарч гарга марга ингээл олон байдэн штэ энэ дээрээ яг нэг тулцсан юм дээр чи би паниктаад янз бүрийн юм хэлчихдэг юм шүү. Манай хүн ч асуудлаас их амархан ингээд гараа явчихдаг. Тэр юм зүйлээс суралц гэдэг. Одоо алхам тутамдаа суралцаа явж байгаа. За тэгээд дэмжээд бас зарим нэг тохиолдолд татаад гаргаад ирж байна. Зарим нэг тохиолдолд одоо юу гэдэг чинь за чи одоо энэ ийм юм дээр чиний одоо хязгаарыг бол чи тавах хэрэггүй шүү өгшөө гэдэг зүйлийг зөвлөдөг. За тийм байна гэдэг би үлддэг орхидог тэр зарим зүйлсийг яг тэрэн шигэ одоо тэгэл найзынхаа би бас өмнө ярьсан дараа хэлжсэн. Зарим үед нь хазаар нь болоо, зарим үед дашуур нь болоо одоо хараагүй зүйлийг нь харж за харсан зүйлээс нь суралцаж ихдэг юм. Ингээл явж байгаа. Тэгээ бас одоо амьдралыг баг одоо амьдралын талыг хамт дуулсан байна бид хоёр. Тэгэл одоо үлдсэн он жил өнгөрч байгаа он жил болгон чинь бид хоёрын одоо тал амьдралын тал гэдэг чинь дараа нь одоо 3-2 гэдэг 4-3 гэдэг тэр хэмжээнд он тоол маань ингээд дээшээ өсөж явах юм байна. Тэгэхээр тэр он цаг хугацаа бид хоёр өмнө цэлийгээд байж гин. Тэгэл гоё дурсамжийг тэнцэнээсээ бүтээж л явъя. Баярлалаа. Ингэсгээ дуусахгүй өөлөх нэ. UB сайтынхаа нийт үзэгчдэд, уншигчдад маш их баярлалаа. Тэгээ танаа нэвтрүүлгийн редакцид бас маш их баярлалаа. Тэгээ тэрийг нэвтрүүлгийнхаа бас ийм гоё нэвтрүүлгийнхаа дугаарт урьж оролцуулсанд их баярлалаа. Энэ нь бол битээрт бас одоо юу гэдэг нь хүн одоо зарим хүмүүс бас их олон талаас дагуулгыг ярьд юм л да. Нөгөө өнгөрсөнд нь үлдээж гэдэг юм. Тэгээ би бол өөрөө бас жоохон дурсамжиндаа амьдрах хүсэлтэй одоо дурсамжиндаа жоохон ач холбогдол өгдөг тийм хүн. Тэгэхээр энэ бол битэрийн нөхөрлөлийн амьдралд бол архивын одоо сан хөмрөгт маань их том бааз суурь болж үлдэнэ. Энийг магадгүй өнөөдрийн ач холбогдол нь ямар байхыг би мэдэхгүй. Гэхдээ энэ эргээд 10 жилийн дараа, 20 жилийн дараа хоёлоо үзээд инээлдээ суухад бас одоо бэлгээ бүжээ гэдэг энэ хоёр залуугийн амьдралд бол одоо өдөр болгон ухрааж үзмээр, өдөр болгон сүхэж хармаар тийм гоё түүхийн, архивын үнэтэй хуудас болж үлдэж чадж байгаа гэдгийг бас хэлмээр байна. Тэгээд танаа сайт ч гэсэн одоо битэрийн энэ зэрэгт байгаа бас одоо юу гэдэг нэвтрүүлэг маань одоо үзэгчтэй өнөөдөр хүртэл бас ингээд хангалттай ингээд байж байгаа. Энэ одоо ажлын маань хувьд бол UBN гэдэг энэ сайт бол маш том хувь нэмэр оруулдаг. Үргэлж өдөр болгон бидэнд их сурвалжаа цааргалахгүйгээр өгдөг. Өөрсдийнхөө хүч хөдөлмөр, хөрөнгө санхүү, унаа машин бүх зүйлээ зориулан дайчлан авсан тэр мэдээ сурвалжлагуудаа битээр бүр ямар ч одоо болцол шаардлагагүйгээр ингээд ашиглуулдаг. Тэрийг нь битээр ингээд өөрсдөө баатар болсон битээр ингэж дүгэдэг. Ийм боломжинд бас одоо тэр болгон хүн олдохгүй байх. Тэр та нартаа бас нэвтрүүлгийг ашиглаад маш баярлдаг шүү гэдгийг хэлье. Тэгээ энэ нөхөрлөл найз гэдэг агуулгаар энэ контентыг бэлтгээд олон найзлал нөхөрлж байгаа хүмүүс цааш та бас энэ нэвтрүүлэгт орох байх. Үзэгчд, уншигчд энэ бүхнээс нөхөрлөл гэдэг зүйл өөрийнхөө нөхөрлийн түүхүүдийг яриад тэгээд зарим хүмүүс бие бинийгаа уучлах, зарим хүмүүс бие бинийгаа илүү ойлгох, зарим хүмүүс бие бинийгаа илүү хайрлах тэр гоё эрг сэтгэлийг улам их өргөжүүлж бүтээгээрээ олон найзуудыг оруулаарай гэж хүсье. За нөхөрлөл мандтугай. Хичнээн гоё нэвтрүүлэг байсан. Балаад дуусна тийм шүү дээ. Ямар гар гараасаа барилцсан.